Оройн өдрөө үзэгчтэй эмбэсний улсын мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхлэж байна. Мэдээллийн товчхонд анхаарлаа хандуулна. 11-р сарын цагаагаар өвдөлтсөн төлөвийг танилцууллаа. Хоггүй цэвэрхэн Монгол аяны хүрээнд хог аягдлаа Английн ялгын аяныг өрнүүлэн 103 яаралтай түргэн тусламжийн төвд 7 хоногт 200 гаруй дуудлага хүлээн авсан байна. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгээд анхаарлаа хандуулна. Мэдээ эхлэж байна. Аймгийн улсын орчны шилжгээний газраас 11-р сарын цагаагаар өргөжлсөн төлөвийг танилцууллаа. 11-р сард хурд үндэсний хэмжээ олон жилийн дунджаас их байх бөгөөд агаарын температурын сарын дунджиж нь уулархаг нутгаар 14-өөс 19 хэм, бусад нутгаар 9-өөс 13 хэм хүйтэн олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Аймгийн улсын орчны шинжилгээний газраас 11-р сарын цагаагаар өвдөлтсөн төлөвийг танилцууллаа. 11-р сард цагаагаар температурын сарын дунджиж нь уулархаг нутгаар 14-өөс 19 хэм, бусад нутгаар 9-өөс 13 хэм хүйтэн байх бөгөөд энэ сард олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. 11-р сарын 1-р 10 хоногийн ихээр шөнөдөө 21-ээс 26 хэм, өдөрт 5-аас 10 хэм хүйтэн байна. 1-р 10 хоногийн сүүлч 2-р 10 хоногийн дунд үе, 3-р 10 хоногийн сүүлчээр шөнөдөө 25-аас 30 хэм, өдөрт 12-аас 17 хэм хүйтэн байх төлөвтэй байна. За 10 сар маань ерөнхийдөө дулаан тогтмол цаг агаартай сайхан байсан гэдэж 2021-ний процессор нийт нутгийг хамарч 91 нутгийг хамарч нэлээд ахиухан цас орж зарим сумдын нутгаар 25 см цас орсон, малчин сумд 25, өндөр хангаад 12, гэргэс ер нь 16, 7 см цас орсон. За энэ өөрийн өдрүүд дулаарч хайлж одоо энэ өглөө 8 цагийн мэдээгээр өндөр хангаа 8 см, малчин 13, улаангом гэргэс цагаан харих 1 см цасан бөркөлтэй болоод байна. За ингээд одоо өөрийн өдрүүдэд цаг агаар тогтмол салхи шуурахгүй дулаахан өдөртөө нэлээд дулаархаар байгаа. Өдөрт нэг одоо нийт нутгаар нэмэх градуст орсон 5-аас 16 градустай дулаан байна. Энэ байдал маань нэлээд хэдэн хоног хадгалагдана. За ингээд өөрийн хоногудад цаг агаар тогтмол байхаар байна. За цаашид 11 сар маань гарч байгаа болохоор 11 сарын температурыг мэдээг танилцуулахад 11 сар олон жилийн дунджаас 1.5-аас 2 градусаар дулаан байхаар байгаа. Урт тундас буюу цасны хэмжээ нь болохоор нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу цас урах төлөвтэй байгаа. 11-р сард орох тундасны хэмжээ ихэнх нутгаар олон жилийн дунджаас их байх төлөвтэй байна. 1-р 10 хоногийн сүүлч үе, 2-р 10 хоногийн дунд үе, 3-р 10 хоногийн сүүлчээр цас орох төлөвтэй байна. Дараагийн мэдээ. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хандлагын өөрчлөлийн багц ажлын хүрээнд хоггүй цэвэрхэн Монгол аяныг 2019 оны 8-р сарын 1-ээс эхлэн орон даяар өрнүүлж эхэлсэн бөгөөд 11-р сард хоггүй цэвэрхэн Монгол аяны хүрээнд хог аягдлаа Английн ялгын аяныг өрнүүлэх юм байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас хандлагын өөрчлөлийн багц ажлын хүрээнд хоггүй цэвэрхэн Монгол аяныг 2019 оны 8-р сарын 1-ээс 2020 оны 6-р сарын 1-ний хүртэлх хугацаанд зохион байгуулж байгаа. Аяны хүрээнд хог аягдлын тухай хууль хог аягдлыг ангилах, урамшуулал, хариуцлагын системийг шатны засаг захиргааны байгууллагууд иргэдэд таниулан сурталчлах бөгөөд 21 аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, байгаль орчин аялал жуулчлалын яамны харьяа газруудын дунд сар бүр уралдаан зарлаж аянд хамрагдсан байдлаар нь шалгаруулах журам гаргасан. Аймгийн хэмжээнд хоггүй цэвэрхэн Монгол аяны хүрээнд цар бүр тухайлсан сэдвийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллага айл өрхийг хамруулсан олон арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд тухайлбал 8-р сард хогоо цэвэрлэлийн аяныг төрийн байгууллагуудыг хамруулан зохион байгуулсан бол 9-р сард аж ахуйн нэгж байгууллага айл өрхүүдийн дунд бүх нийтийн цэвэрлэгээ, 10-р сард хогийн савтай болцгой уриалгыг гаргаад тодорхой ажлуудыг зохион байгуулна ажилласан юм а. За байгаль орчин аялал жуулчлалын яамнаас бол хоггүй цэвэрхэн Монгол аяныг 2019 оны 8 сарын 1-ээс 20 оны 6 сарын 1 хүртэлх хугацаанд бол хэрэгжүүлэхээр бол зарласан байж байгаа. Энэ аян нь бол яг хөөр онцлог нь бол сар бүр тухайлсан сэдвийг бол цаанаас нь бол зааж өгсөн. Тэр тухайлсан сэдвийн хүрээнд бас бид нэр ажлыг зохион байгуулад явж байгаа. 8 сард бол хогоо цэвэрлэе гэсэн сэдэв байсан. Энэ нь бол төрийн байгууллагуудын хүрээнд одоо хамрах хүрээнд төрийн байгууллагууд байсан. Энд бол манай аймгийн төрийн байгууллагууд бол бүгдээрээ идэх санаачтай сайн оролцсон байгаа. 9-р сард бол яг хөөр бүх нийтийн цэвэрлэгээ гэсэн сэдэв байсан. Бүх нийтийн цэвэрлэгээ бол айл өрх аймгийн хэмжээнд бол бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулсан. Бүх нийтийн цэвэрлэгээнд 19 сум,
19 сумын одоо засаг даргын тамгын газар зохион байгуулж айл өрх аж ахуйн нэгж албан байгууллагууд бол идэвхтэй оролцсон байж байгаа. Одоо ингээд 10 дугаар сар бол хогийн савта болцгоё гэсэн сэдв байгаа. Энэ сэдвийн хүрээнд бас мөн аймгийн хэмжээнд бол бас сумууд ажлуудыг зохион байгуулад явж байна. Ингээд хогийн савта болцгоё гэдэг сэдвийн хүрээнд бол яг үхээр бид нар хамгийн ихний ээлжинд төрийн байгууллагуудыг гаднаа болон дотноо гадамж ажуулна, дотнож ажуулна английн ялгаа хогийн савта болохыг бол уриалж байна. Яагаад гэвэл одоо 11-р сарын сэдэв маань хог хаягдлаа английн ялгыг гэсэн сэдэв байгаа. Тэгэхээр эхлээд английн ялгаа хогийн савта болоод дараа нь хог хаягдлаа английн ялгаж хэвшихийг бол одоо уриалж байна. Байгуулагч аж үйлчлийн яамнаас уралдааныг бүсчлэн сар бүр бүс тус бүрээс аянд хамгийн идэвх санаачлагтад оролцсон нэгэн аймгийг сая төгрөгөөр өмшүүлэхээр тогтсон боловч 3 сарын хугацаанд ямар нэгэн аймгийг шалгаруулсан мэдээлэл манай аймгийн байгуулагч аж үйлчлийн газар ирээгүй байгаа юм. Хоггүй цэвэрх Монгол аян 2020 оны 6 дугаар сарын 1 хүртэл сар бүр тухайлсан сэдвийн хүрээнд тодорхой ажлуудыг зохион байгуулах юм. 11-р сард хог хаягдлаа английн ялгын сэдвийн хүрээнд сарын аяныг өрнүүлэх бөгөөд иргэд аж ахуйн нэгж байгууллага идэвхтэй оролцох нь чухал юм а. Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн Ананд Базар нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн Монгол Улсын гавьяат малчин дорж Монгол Улсын авраг Эрхэн баяр нарын зэрэг хүмүүс улсын хурлын дарга Зандан шатартай уулзаж тус нийгэмлэгээс саяхан зохион байгуулсан хил мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян малчдын анх дахь чуулганаас эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт төсөл тусгуулахаар гаргасан саналыг гардууллаа. Монгол Улсын гавьяат малчин дорж өөрийн биеэр хөдөө орон нутгаар явж цуглуулсан 6484 малчны гарын өсөж чуулганд оролцсон 1000 гаруй шахам малчдын нэрийн жагсаалтыг саналд хавсаргасан байна. Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн Ананд Базар ганц зууд зэрэг байгалийн бэрхшээлийг Монгол малчид маань мэдлэг ухаан туршлагаараа даван туулж байж чадаж байна. Харин хуулийн цорхоог ашиглаж хурдан унаа бүү зэвсэг агссан бүлэглэн хуйлдсан малын хулгайчдын өмнө сөхөрч байна. Тиймээс мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах хуулийн орчныг сайжруулах шаардлагатай байгааг бид нэр дамжуулан малчид маань төр засагтаа илэрхийлж байгаа юм гэлээ. Монгол Улсын гавьяат малчин дорж малын хулгайчийг шийтгэхдээ богийг бодод шилжүүлж авч үзтгийг болмоор нь малчин хүнд нэг ишигч үн цэнтэй тиймээс нэг хонь нэг адуу хулгайлсан ч ялгаагүй адилхан шийтгэл ногдуулах ёстой. Нөгөө талаараа малын хулгайн гэмт хэргийг дахин давтны үлдсэн хүнд хатуу шийтгэл оноомоор нь түнчлэн нийгмийн тусдаа хөдөлмөр эрхлэх тээврийн хэрэгслийг хураах зэрэг шийтгэлийг хаалж хорих төрлийн ял өгдөг болбол малын хулгай багсан гэсэн саналаа илэрхийлсэн юм. Улсын хурлын дарга Зандан шатар малын хулгайн гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийг чангатгах хуулийн төслүүд өргөн баригдсныг улсын хурл хойшлуулгүй авч хэлэлцгээр төлөвлөж байна. Хуульд малчдынхаа гаргасан саналыг тусгах талаар тусгайлт нь анхаарах болно гэдгээ мэдгдсэн юм а. Үндэсний үйлдвэрт хонь тэмээний ноос бэлтгэн тушаасан малчин мал бүхий этгээдэд мөнгө урамшуулал олгож эхлэв. Хонь тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин мал бүхий этгээдэд урамшуулал олгох шийдвэрийн дагуу 2011-ээс 2017 он хүртэл хугацаанд нийтдээ давхардсан тоогоор 593.7 мянган малчин мал бүхий этгээдийн тушаасан 112.3 мянган тонн хонь тэмээний ноосны урамшуулалд 158.5 тэрбум төгрөгийг Монгол Улсын банкаар дамжуулан олгосон байна. Энэ удаад төрийн сангаас шууд малчдын нэрийн дансанд шилжиж байгаа юм. 2018 онд 70.7 мянган малчин мал бүхий этгээдийн тушаасан 16.6 мянган тонн хонь тэмээний ноосны урамшуулалд 18.6 тэрбум төгрөгийг олгох үргэлжилсэн тооцоо гарч хэл шалгалтын ажил хийгдэж байна. Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын хурлын 2011 оны 30 дугаар тогтоолын хүрээнд хоньны ноос тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрлэлд тушаасан хоршооны гишүүн малчин мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай журмыг Монгол Улсын засгийн газрын 2011 оны 221 дугаар тогтоолоор баталсан юм. Үүнээс хойш тус уг журамд 3 удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Засгийн газрын 2019 оны 87 дугаар тогтоолыг үндэслэн мал хамгаалах сангийн ажлын надбыг татан буулгах төсвийн урамшууллыг хөлс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамаар дамжуулан олгохоор болсон юм. Хөлс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам 2019 оны 9 дугаар сарын 4-нд засгийн газраар хоньны ноос тэмээний ноос бэлтгэж
бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай журмыг шинжилэн батлуулсан Монгол Улсын засгийн газраас ноосны урамшуулал олгосноор нийгмийн эдийн засагт малчтын орлого нэмэгдэж үйлдвэрлэлийн хүчин чадал тоог хэмжээд нэр төрөл тухайлбал ноосон бордоо, ноосон дулаалга, ноосны ноолуурыг ялгаж бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэх мэт ажлын байрыг 5700 хүнээр нэмэгдүүлсэн зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсан байна. 2018 онд үндэсний 108 үйлдвэр 16645.1 тонн ноос авч бэлтгэсэн байна. Засгийн газрын тогтоолоор батлагдсан журмын шаардлага хангасан үндэсний үйлдвэрүүдэд 2018 онд 11 тэрбум 548,691.60 кг хонь тэмээний ноос бэлтгэж тушаасан 49625 малчин мал бүхий этгээдийн урамшуулалт нийт 13 тэрбум төгрөгийн мал хамгаалах сангийн ноосны урамшууллын арга хэмжээнээс санхүүжилтийг төрийн сангийн данснаас шүүд малчтын нэрийн данс руу өнөөдрөөс олгож эхэллээ. Боловсрол соёл шинжилгээ ухааны спортын сайдын А689 тоотой тушаалга гарлаа. Тус тушаалаар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийн тухай хуульд зааснаас бусад хэлбэрийн баяр тэмдэглэлт өдрийг бүх шатны боловсролын сургалтын байгууллагын суралцагчдын дунд тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг аймгийн боловсрол соёл урлагийн газар, нийслэлийн боловсролын газар, бүх шатны боловсролын сургалтын байгууллагын захирал эрхлэгч нарт үүрэг олголоо. Түншлэн цэцэрлэгийн хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын хүмүүжил төлөвшөлт сөрөг нөлөө үзүүлэхүйц баяр үйл ажиллагаанд хүүхдэд оролцуулахгүй байх, амралт чөлөө цагийг зөв зөвхөн өнгөрүүлэхэд анхаарч тогтмол хяналт тавьж байхыг эцэгийнхээ асран хамгаалагч нарт сануулж байна. Азийн орнуудад агаарын бохирдол хурцаар хөндөгдөж байгаа юм. Тэр дундаа их хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг илүү чухалчилж буй Азийн хот суурин газрын агаарын бохирдлын их хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах нь шинжлэх ухааны бодлогын хилэл цөлийг харуулж байна. Хуралд Азийн улс орнуудын төрийн байгууллага, олон улсын болон үндэсний судалгаа, шинжилгээний байгууллага, ихтэй сургуулиуд, иргэний нийгэм, хувийн хвшлийн 150 гаруй төлөөлөгч оролцож агаарын бохирдлын талаар өргөн хүрээнд санал солилцсон юм. Энэ үеэр улс орнуудын төлөөлөл агаарын бохирдолд тэмцэж буй туршлага, сонирхолтой судалгааг танилцууллаа. Дэлхийд дээр жил бүр агаарын бохирдлын нөлөөгөөр 7 сая хүн нас барж байгаа. Бага дунд орлоготой орнуудын тгээс 5 насны хүүхдийн 98-аас 99% нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагын агаарын чанарын удирдамжид заасан гадна агаардаг PM 2.5 тооснолын зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан агаарын бохирдолтой орчинд амьдарч байгааг хүнсэн юм. Агаарын бохирдол амьсгалын замын төдийгүй олон төрлийн өвчний суурь шалтгаан болж байгаа талаар нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн судалгаанд дурдсан. Тухайлбал тгээс 4 насны хүүхдийн 41% нь амьсгалын замын өвчний улмаас эмнэлэгт хандсан утаа хүүхдийн эрүүл мэндэд нөлөөж байгааг нотлож байна. Түүнчлэн сургуулийн дотоод орчинд судалгаа хийхэд гэр хороололд байрладаг сургуулиудын дотоод орчны агаарын чанар эрсдэлтэй гарсан байна. Эндээс цэцэрлэг сургуульд агаар цэвэршүүлэгчийг зөв суйрлуулж ашиглаж чадвал үр дүнтэй гэдг нь нотлогдсон байгаа юм. Мөн Монгол хүүхдийн хоол тэжээлийн байдлын тархвар судалгаагаар жингийн илүүдэл их байгаа нь хоол тэжээл төдийгүй агаарын бохирдолтой холбоотой гэсэн юм. Агаарын бохирдлоор хүүхдэд жирэмсээ их, дутуу төрөх, зулбах, жим бахта төрөх, хатгалгаа гуурсуу хоолой нөрөвслэр өвдөж байна. Тэр бүхэл агаарын бохирдлоос болж хүүхдийн ген өөрчлөгдөж хор тавдар үүсгэх өсөлт саарах нөлөөтэй гэсэн булан аюул учруулж байгааг Австралийн Мурдокийн хүүхдийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд хэлсэн юм. Монголд амьгүй төрөлтийн өвлийн улиралд 3.5 дахин нэгсэн Улаанбаатар хотод амьдарч буй хүүхдийн уушигны багтаамж орон нутгад амьдарч буй хүүхдийнхээс 40%-аар багассан байдаг байна. Монголын үндэсний олон нийтийн телевизээс санаачилж буй 21-р зуун хавдаргүй Монгол мянган гэр бүлийн зөвлөгөөний төрийн ордны их танхимд эхлээ. Үүнийг өсөг хурлын нийгмийн бодлого боловсрол, соёл шинжилгээ ухааны байнгын хороо, эрүүл мэндийн яам, нийслэлийн засаг даргын тамган газар, хавдар судлалын үндэсний төв худалдаа хөгжлийн банктай хамтран зохион байгуулж байгаа юм. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хавдар судлалын үндэсний төв 8 жилийн өмнөөс хавдрын эсрэг үндэсний аяныг санаачилж Монгол орон даяар хэрэгжүүлсэн. Тэгвэл энэ жил 9 дэх удаага энэхүү өргөн зархиуруудтайгаар зохион байгуулж байна. Зөвлөгөөнд улсын хурлын гишүүн, нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжилгээ ухааны байнгын хорооны дарга оюун хорол, эрүүл мэндийн сайд бэмсүрэн, хавдар судлалын үндэсний төвийн захирал чин бүрэн болон бусад мэргэжлийн байгууллагын төлөөлөл хавдрын эмч нар оролцож байна. Дараагийн мэдээ.
Хүйтний удирдал эхлэж байгаатай холбогдуулан аймгийн нэгдсэн эмнэлгийн яралтай түргэн тусламжийн ачаалал ихсэж 24 цагт 30 гаруй дуудлага хүлээн авч байна. Ирсэн дуудлагын ихэнх хувийг хүүхдийн ханаад томоотой холбоотой дуудлага эзлэж байна. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан ханаад томооны дэгдэлт их байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн 103 түргэн тусламжийн дуудлагын утсанд сүүлийн 7 хоногт 200 гаруй дуудлага ирсэн байна. Ирсэн дуудлагын ихэнх хувийг халуурсан, ханиалгасан суулгалтай холбоотой хүүхдийн дуудлага эзлэж байгаа юм. Мөн зүрх судас, артерийн даралт ихсэлтэй холбоотой дуудлагууд ч ихээр ирсэн байна. Өдөрт яралтай түргэн тусламжийн 103 утсанд 20-30 орчим дуудлага ирсэн. Сүүлийн өдрүүдэд хүйтний ирж чангарч иргэд нүүрс төлөө ихээр хэрэглэж байгаа. Энэ үед нүүрсний утаанд хордох тохиолдол гарч болзошгүй учраас иргэд нүүрсээ түлхэхдээ зөөх пэшингийн ам онгорхоо орхихгүй байх, хий дамжих хоолой болон янданд цэвэрлэгээ үйлчлэгээ хийх, нүүрс түлээгээ зөв болгоомжтой хэрэглэх хэрэгтэйг санууллаа. 103-аар маш их дуудлага их ирж байгаа. Ачаал маш их гэж байгаатай холбоотой сүүлийн 7 хоногийн байдлаар ойрын дуудлагыг 140 хүлээн авахаар нэг 297 хүн үйлчлүүлсэн байна. Тэгээ артерийн даралт юунаас дуудлагын төрлөөр ярих юм бол артерийн даралт хүүхдийн ханаад суулгалтай холбоотой дуудлагууд маш их ирж байна. Гадна хүйдэрсэнтэй холбоотой эцэгчүүд хүүхдээ маш сайн дуулаад цэцэрлэг сургуульд нь явуулах эцэгчүүд хэлмээр байна. Малгай нүцгэн явснаас хойш толгой тархинаас үсний найрсэлтээс болж толгой тархины өвдөх нууц нь улимсан гоожих тиймэрхүү шинж тэмдэг илэрдэг. 11 сар 12 сар 1 сар гээл ханаа томооны эд үеэ эхэлдэг. Эцэгчүүдэд эрүүл мэндийн боловсролыг маш сайн олгож ерөнхийдөө ханаа томооноос урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна. Заан ялангуяа багийн эрүүл мэндийн ажилтнууд баг тус үедээ сургууль сурталчилгаа маш сайн хийж эцэгчүүд ард иргэдтэй эрүүл мэндийн боловсрол олгомоор байна. Халуурлал, ханиалал гэсэн шаардлагагүй дуудлагууд маш их ирж байгаа. Юунтай холбогдуулаад шаардлагагүй дуудлага гэх юм бол зүгээр халуурлаа гэж нуус нулимсан гоожаад ханаагаад байна, уйлаад байна гэсэн дуудлага очингууд халууныг нэг гэрээ нөхцөл механик аргаар бууруулчихаар тийм халуурсан 37.8 та 37.5 та өгдөөд чинь бүлээн алчуураар хүйтэй алчуураар арчаал халууны бууруулцдаг. Тиймэрхүү мэдлэг эцэгчүүд байхгүй байна. Тэгээ ер нь ерөнхийдөө одоо хүйдэрсэнтэй холбоотой ханаа том их жаа болохоор багийн эрүүл мэндийн ажилтнууд ажлаа сайн хийгээрэй. Ард түмэндээ эрүүл мэндийн боловсрол сайн болж бид нартай хамтарч ажиллаж гэж хэлмээр байна. За тэгээд нүүрс төлөө төлж эхлээд хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой нүүрсээ төлөөд эхэлж байгаа ард түм тэгээд нүүрс төснөөс бол угаарын хийн хордлого маш их ирдэг манай 103-аар. Тэгээд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэлт ард түм соёлтой маш сайн ажиглаж шалгаж агаараа болж өгвөл соёлтгүй баймаар байгаа. Эрүүл мэндийн тухай хуулинд зааснаар ухаангүй байдал, зүрх судасны дутмагшил, төрөлт болон жирэмслэлтэй холбоотой амь насны аюулд тулгарсан бүх төрлийн цус алдалт, цээж хэвлийн хүчтэй өвдөлт, боор шээсний замын хурц дутмагшил, бүх төрлийн хордлого, нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй сэтгцийн эмгэг, усал гэмтэл, автоусал, төлөнхий зэрэг өвчнүүдийн үед яралтай түргэн тусламж авах шаардлагатай гэж заасан байдаг. Иргэд энэ талаарх ойлголт дутмаг байгаагаас үр дүнгүй болон яралтай дуудлага ихээр өгч байгаа. Иргэд аминд очих ёстой дуудлаганд цаг алдаж эрсдэл дагуулж байгаа талаар аймгийн нэгдсэн эмнэлгийн яралтай түргэн тусламжийн эмч мэргэжилтнүүд ярьж байсан юм. Иргэд өвчтний биеийн байдлыг зөв үнэлэн түргэн тусламжийн утсанд мэдээлэх үүрэгтэй бөгөөд эмч эмнэлгийн ажилтнуудыг хөндлөн өрхвөлн амбулаторийн тасгаар өвчлүүлэх яралтай үед 103 тусгай дугаарт дуудлага өгөхийг анхаарууллаа. Манай 103-аар яралтай дуудлага гэх юм бол би бас жоохон танилцуулж яралтай дуудлага тамаарх хам шинж гэх юм бол ухаан алдсан, осол гэмтэл зүрх судасны дутамгшил, бүх төрлийн ком болон төрөлт ба жирэмсэлтэй холбоотой амь насанд аюул тулгарсан тийм төрөлт жирэмсэлтэй холбоотой дуудлагууд бүх төрлийн цус алдалт, хүүхдийн яралтай дуудлага. Хүүхдийн яралтай дуудлага дотроо юу юм бэ гэхээр таталт, бачууралт, ухаангүй, маш өндөр халуурсан, 39-аас дээшээ халуурсан. Тэгээд халуурсантайгаа халуураад буйлжсэн, суулгасан, үүж идэж чадахгүй, хөхөж чадахгүй тиймэрхүү дуудлага бол хүүхдийн яралтай дуудлага тамрагддаг. Тэгээ чэйжний хэвлийн өвдөлтөд боор шээсний замын хурц дутмагшил, амьсгалын тогтолцооны дутмагшил, гадаад орчны нөлөөллүүд гэх юм бол живэх, аянган цогоолох, амиа хорлох, урлах, хөлдөлт гээд тэгээ бүх төрлийн хорлогын их хэмжээний түлэгдэлт, тэгээ нийгэмд аюул үйлдэл хийж болцсошгүй тийм сэтгцийн гүн наралта тийм хүмүүс эднэр бол яралтай дуудлага тамрагданаа. Ийм шинж тэмдэг илэрсэн бол ард түмэн маш тодорхой яриад
дуудлага өгч аваарэ. За хүлээгдэлтэй дуудлага гэдэг бид нар нөгөө хамгийн гол нь энэ дуудлагаа бас яаралтай дуудлагадаа маш төрөөлж очиж ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах гэж зүтгэж байгаа учраас хажуугаар нь шаардлагагүй хүлээгдэлтэй дуудлагууд маш их ирдэг. Хүлээгдэлтэй дуудлагууд гэх юм бол харшлын байдалтай биеэр нэм гарсан харшлын байдалтай тийм хүмүүс хэвлийн нуруу цээжээр өвдөх, бөөрийн архаг өвдөлт, бойлжилт, арьс састаар нь тууралт гарсан буюу халуураад эм угаад буурахгүй 36.5-аас 37.5-аас 37.5, 38 гэсэн халуунтай хүмүүс. Тэгээд генет шээс хаагдах ходоод эзний хэмнэрэл насанд хүрэгчдийн занаа, шинх, хэвийн бус үйлдэл, хүүхдийн занаа, шинх, генетийн өөрчлөлт гэсэн иймэрхүү дуудлагад нь бол хүлээгдэлтэй дуудлагад ордог. Энэ дуудлагад бол нэг 30-аас цагийн хооронд бол хүлээгээд байж болох тийм дуудлагууд аахгүй. Тэгээ ард түмдээ тэрийг бас сайн ухамсарлалгүй яг дуудлага өглөөд за яг дуудлага дуудаал өгөнгуут манай 103-ын машин ерөөсө тэдний гэрт байж ах ёстой гэсэн ойлголт ард түмэнд байдаг. Тэрний цаана зөндөө дуудлага байгаа. Зөндөө олон хүмүүсийн амиа аварч байгаа шүү дээ. Бид нар чинь тэрийг чинь зарим хүнд хүмүүсээ тээвэрлж авчирлж жижиг эмч нартай хүлээлгэж өгнө. Шинжилгээ юугийн бүрдүүлэн дахиад буцаад дахиад хүнд дуудлага руугаа явна. Тэр хоорондын хүмүүс их сайн ойлгохгүй нэг жолооч нэг юм чондог. За тэгээд өдөртөө ер нь шөнөдөө бол нэг 20-30 дуудлагатай онж байгаа. Хүйтний улирал эхлэж байгаа энэ цаг үед эцэгчүүд бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайдаа хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцас, өвчилсөн тохиолдолд дур мэд нэмжлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайдрах сахиж, шаардлагатай тохиолдолд яаралтай түргэн тусламжийн төв болон өрхийн эмнэлэгтээ хандахыг анхаарууллаа.